сонсох чадварыг судалдаг эрдэмтэд судлаач нар бүр зарим үед ямар дасгал хийхийг зөвлөдөг вэ гэхээр хоосон аяг урдаа тавьж байгаад тухайн яриан дээр ингээ оролцдог байгаарай гэж хүртэл зөвлөгөө өгдөг юм байлээ. Тэгэхээр та өөрөө шийдэж болно те хоосон аяг тавих уу эсвэл би өөрийгөө хоосолж байна гэж өөртөө тийм дохио мессежийг өгөөд тухайн ярианд орох уу гэдэг бол мэдээж таны сонголтын асуудал. Одоо бүгдээрээ сонсох дөрвөн төвшин байдаг. Энэхүү дөрвөн төвшингийн талаар ярилцъя. За мэдээж хамгийн ер нь пирамидаар ингэ зүйрлсэн байгаа. Тэгэхээр хамгийн ихний төвшин бол 0 буюу ямар ч сонсох үйл явц явагдахгүй байгаа төвшин хэлж болно. Өөрийнхөө ярих ээжийг хүлээх, сонгож өөрөлдвөл алагчлалт сонсох, биеийн энд боловч сэтгэл санаа нь өөр газар байх, хариулах гэж сонсох, маш их шүүмжилт сонсох гэх мэтчлэн бүх алдаанууд энэхүү төвшөнд байдаг. За хоёр дахь төвшин буюу арай илүү сайжирсан төвшин гэж хэлж болно. Энэхүү төвшөнд болохоор тухайн хүний ярих гэж байгаа зүйлийнх нь зөвхөн үгийг нь буюу агуулгыг нь ойлгож сонсох. За энэ хүн надад ер нь ийм мессежийг хэлж байна да гэдэг зөвхөн үгийг нь сонсох жишээтэй. Энэ бол гэхдээ түрүүн бидний ярьснаар бол маш дутмаг буюу тухайн тэр хүний үгнээс гадна тэр бүх өвгөн бус зүйлүүдийг нь бүгдийг нь орхигдуулж байгаа маш дутуу сонсож байгаа үйл явц байна. За энэ төвшөнд өөр ямар гол алдаа дутагдал байдаг вэ гэхээр асар хэмжээний шүүмжлэл дунд сонсдог буюу өөрийнхөө амьдралыг хардаг линзээрээ амьдралын тэр өнцгөөрөө хандлагаараа тэр хүнийг шүүлтүр тавьсан юм шиг байдлаар сонсдгоо гэсэн үг. Дараагийн нэг төвшин болоод ирэхээр илүү сайжирсан төвшин гэж хэлж болно. Энэ бол илүү зүрх сэтгэлээрээ сонсох буюу тухайн хүний зөвхөн үгнээс гадна түрүүний хэлсэн шиг үгний наагур, цаагур, цаана байгаа тэрхүү мэдрэмжүүдийг ойлгож, сонсоод, эргэж маш тийм зөв зохистой байдлаар хариу үйлдэл үзүүлэх үе шат байна. За энэ үе шатанд болоод ирэхээр өмнөх хоёр үе шатан дээр дурдсан алдаанууд бол харьцангуй бага байхгүй. Тэр хүнийг илүү жааж хийх буюу шүүмжлэлтэй байдлаар биш, илүү эмпати гэж ярьдаг тийм. Тухайн хүнийг ингээ илүү зүрх сэтгэлээсээ ойлгоод тэр хүн яг юун дээр илүү гониглаад байгаа юм бол ямар мэдрэмжэн дээр илүү давмгаалж гарч ирж байна. Энэ бүх үйл явцыг туулахад хэрхэн ямар мэдрэмжүүдийг болон ямар амьдралын туршлагыг туулсан болоо гэдэг байдлаар яг өөрийнхөө зүрх сэтгэлийг нээж сонсдгоо гэсэн үг. За хамгийн сүүлийн дөрөв төвшин буюу мэргэжлийн төвшин гэдэг шиг хамгийн сайн төвшин нь бол та зөвхөн зүрх сэтгэл энэ дээр хангалтгүй байх нь тийм мэдээж толгой, оюун санаа, зүрх сэтгэл бие оролцоод цогц байдлаар сонсох энэ төвшин хэлж байгаа. За энэ төвшөнд олоод ирэхээр яах вэ гэхээр тухайн хүн үгээрээ хэлээгүй ч гэсэн тэр хүний ертөнцийг харах өнцөг энэ мэдрэмжийг, энэ үйл явцыг хэрхэн яаж туулсан тэр өөрийнх нь туршлагыг илүү мэдрэмж байдлаар гэхдээ тэр нь зөвхөн зүрхээрээ биш биений магадгүй ингээд танд нэг тийм жишээ тохиолдож ирсэн үү? Хин нэг харилцагчийн нэг яриаг сонсож байхад хааны газар чинь ямар нэгэн мессежэн дээр нь илүү таны зүрхчийн илүү булиглах, эсвэл толгоо өвдөх, эсвэл ингээд нэг юм сонин нэг юм гар бадаарах ч юм уу янз бүрийн байдлаар биенээр илэрдэг. Эсвэл магадгүй таныг ингээд баяр хөөртэй байлгаж исэн бол баяр хөөртэй байдлаас илүү жоохон гониглуулах ч гэдэг юм уу. Эсвэл магадгүй тэр ярьж байгаа мессеж нь таны дотор тэр төлөв байдлыг чинь тэр чигээр нь өөрчлөх, тэр нь ялангуяа биен дээр бүр цаашлаад 6 дахь мэдрэхүү гэж ярьдаг те. Энэхүү мэдрэхүүгээрээ сонсох цогц үйл явц энэ төвшөнд явагддаг. За ийм дөрвөн төвшин байдгийг бүгдээрээ анзаарлаа. Тэгэхээр бидний хамгийн хүсэж байгаа төвшин бол мэдээж 4-р төвшингээр сонсох. Гэхдээ тэгж хэллээгээд 24-д олоо тий. 4-р төвшингээр сонсно гэдэг чинь өөрөө маш хэцүү. Сонсох capacity буюу багтаамж гэж зүйл байдаг. Мэдээж тасралтгүй бүх хүнийг 4-р төвшингээр сонсно гэдэг бол бараг л боломжгүй зүйл те. Бид нар чи өөрсдөө энергитэй, биднэрт цаг хязгаарлагдмал, хүн юм чинь ядарна. Бид нар бас адилхан сэтгэл зүйн янз бүрийн даун буюу ингээд гуниглах, эсвэл ингээд тэр хүнийг сонсохгүй байх ер нь амьдралын маш олон биднэрт нөхцөл байдлууд тулгарч идэг. Гэхдээ эндээс хэлэх гээд байгаа хамгийн гол санаа нь юу вэ гэхээр awareness буюу англиар awareness гэдэг байгаа. Буюу өөрөө өөрийгөө анзаардаг чадвар. За ер нь бол энэ яриаг би
нэг 0 төвшнгөөр сонсчлоо доо. Эсвэл би энэ яриаг нэрээ 3 дугаар төвшнгөөр сонслоо шүү гэдэг өөрөө өөрийгөө анзаарах чадварыг бид нэр хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Нэг удаа фитнест яваад би насан туршдаа гоё булчинтай болно гэж хизээч тийм хүлээлт тавьдаггүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар тэр булчингаа өдөр тутамдаа зөв техникээр маш сайн багшийн доор маш идэвхтэй хүчин чармаалттай байж ич сонсох булчин маань хөгжнө. За тэгэхээр хэдүүлээ эндээс энэ бичлэгийг сонсоод шууд хэрэгжүүлж болох хид хідэн энгийн санааг хуваалцъя. За хамгийн ихнийх нь бол ерөөсөө awareness-тэй байх чадвараа хөгжүүлэх зүйл бол ерөөсөө яг одоо цагтаа mindful гэж хэлдэг те. Яг одоо цагтаа ухамсартайгаар орших буюу хамгийн энгийн зүйл нь ерөөсөө амьсгалаас эхэлж байгаа. Гүнзгий ухамсартай амьсгалж байгаагаа, амьсгал орж гарч байгаагаа өөрөө яг ухамсарлана гэсэн үг. Хоёр төрлийн амьсгал байдаг гэдгийг та мэдхүү. За эхлээд бол цээжний амьсгал гэж байдаг те. Энэ бол маш гүйхэн. Энэхүү эндээ нэг жижигхэн ингээ амьсгалаад байдаг. За хоёр дахь амьсгал нь бол бүсэлхийний амьсгал буюу энэ хавийн амьсгал байдаг. За тэгэхээр өөрөөр хэлбэл та амьсгал авахдаа зөвхөн өнгөцхөн байдлаар биш илүү бүсэлхийгээ оролцуулаад маш гүнзгий амьсгал авах хэрэгтэй гэсэн үг буюу амьсгал авах үед таны гидсчин шаар шиг ингээ пүмбигээд буцаад амьсгалаа гаргах үед буцаад гидсчин татагдах ёстой. Пүмбигөө татагдаад гэсэн энэхүү үйл явцыг та өөрөө яг ухамсарлаад зөв амьсгалах хэрэгтэй гэсэн үг. За дараагийн нэг маш энгийн арга нь бол өглөө ажилдаа явах үедээ эсвэл оройн унтахынхаа өмнө ч гэдэг юм уу яг дор хаяж 3 минутыг өөртөө silent гэдэг те ингээ нам гүн байгаад ямар ч зүйл ярихгүй, хөгжим сонсохгүй, хүнтэй харилцахгүй, ямар нэгэн зүйл хийхгүй яг одоодоо оршоод 3 минут нам гүн байгаарай гэж зөвлөмөр байна. Одоо цагтаа оршино гэдэгтэйгээ уялдаагаал ингээд яваад байгаа те. Гадаа гараад та ингээд чимээ сонсох тийм дасгал хийгээрэй гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл тухайн тэр ингээд нүдэн анаа сонсоход чинь хэдэн төрлийн чимээ тань сонсогдож байна. Ямар төрлийн чимээ байна. Холын, ойрын, бүр холын ямар төрлийн чимээнүүд байна гэдгийг өөрөөр хэлбэл та ялгаж, салгаж өөртөө хүртэж хүлээж авч маш ухамсартайгаар сонсно гэсэн үг. Дараагийн нэг үр дүнтэй шийдэл бол юу вэ гэхээр empty pot буюу хоосон сав гэж хэлдэг. Харилцан яриа яг эхлэхийн өмнө өөртөө нэг бага зэргийн пауз аваад за энэ яриан дээр би яг өөрийгөө хоослоод орондоо буюу аяг дүүрэн байх юм бол тэр аяг руу юу ч хийх боломжгүй те. Нэг ус нь ингээл халгаал цалгаал тэндээс юу ч олж авч чадахгүй. Тийм учраас өөрийгөө хоослоод энэ хүн маш сонирхолтой яриа ярих байхаа. Энэ хүний ертөнцийг харах үнцг нь юу юм болоо? Энэ хүн яагаад энэ мессежийг ингэж хэлсэн болоо гэдэг байдлаар шүүмжилсэн байдлаар биш ийм маш гоё хоосон байдлаар сонсно гэсэн үг. Дараагийн нэг шийдэл нь болохоор юу вэ гэхээр энийг бол rasa гэж нэрлэдэг 4 үгний товчлол байгаа. Энэ бол rasa гэдэг нь өөрөө санскрит үг буюу санскритаар энэ нь өөрөө juice, мөн чанар гэдэг утгатай үг. За энэ маань өөрөө r буюу receive гэдэг үг байгаа. Эхнийх нь тухайн тэр ингээд харилцагчтай та өөрөө бүрэн 100% анхаарлаа төвлөрүүлэх. За дараагийн a appreciate гэдэг үг нь тийм үү гэх мэтчлэн ийм жижиг авиануудыг гаргаж сонсно гэсэн үг. S гэдэг нь summary буюу тухайн тэр ярианаас ойлгосон зүйлээ маш энгийн байдлаар summary буюу багцлаад би таны яриаг ингэж ойлголоо гэд маш жижигхэн байдлаар эргээд товчхон дүгнэлт гэх юм уу нэг юм базаад тухайн үндэ хэлэх гэсэн үг. За хамгийн сүүлийнх нь ask буюу нээлттэй тэгээд сониуч тухайн хүнийг илүү эргцүүлж бодоход тусалсан асуултыг асуухаа гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл та эерэг мантра байдлаар rasa гэд өөртөө энэ бүхнийг сануулж болох нэ. За өөрөөр хэлбэл эдгээр шийдлүүдийг би санал болгож байна. Тэгэхээр та бүхэн эндээс харж агаад за ер нь аль арга нь надад тохиромжтой юм байна гэд өөрийнхөө хамгийн тохиромжтой гэсэн 1-2 аргыг туршаад үзээрэй. Та бүхэндээ баярлалаа.